Монгол нэвтэр нэг Монгол эрхмийн 100 Монголын 100 эрхмийн Тэгэхэд цаан ч юм уу гайгүй. Hi guys. Hi. Бид хоёр байна уу? Бид хоёрын episode 5 тийм. Гэтэ би нөгөө яг үннийг хэлэхэд ааж гэж. Өмнөх episode оруулаг байхгүй юу? Би эдитээ удаач хийгээд тэгээд ороогүй байгаамаа. Тэгээд тэгсэн чинь episode 5 гэсэн чинь жоохон guilty санагдаад хань хотлоо хэлээд юм. Гэтэ үнэн л дээ. Өнөөдөр орчих юм чинь. Өнөөдөр орой орно шүү episode. Тэгээд бид хоёрын YouTube 1000 subscriber болсон гэсэн. Yay! Баярлалаа. За өнөөдрийн сэдв юу вэ? Аригуна. Өнөөдөр бид хоёр ойрын үед одоо өөрсдөнд маань маш их таалагдсан зүйлээ ярина. Тийм. Одоо хэрэглээний ч юм уу юу ч тий. Тэгвэл жишээ нь миний кейс дээр би ном унших туртай ойрд уншсан гоё номнуудаа ярина. Тэгээд Тийм. Өнөөдөр чиний monthly favorites. зөвхөн минийх юм уу? Тийм. Тийм үү. Тийм шүү дээ. Тийм үү. Чинийх тэгээд бусад цаг нь yapping session. За тэгээ тий. Тэгээ. Би ердөөсөө юу гэж битээр нэг нэг дугаар дээр хоёлаа өөрснийхээгээ ярих юм байна гэж бодоод ирсэн байхгүй. Юм арай баг бэлдсэн гэх юм уу? Тийм. Тийм. Гэтэ яах вэ? Тэгвэл би ярьчөө бодож байгаа да. Тэрнээс өмнө хоёлаа жоохон сонь захна ярих уу яагаад гэвэл хөдөө явах. Би сая найзтайгаа 2 хоногор орхон хөдөө явчаад ирсэн. Тэгээд аюу гоё өстой нэг ч зүйл дээр стресстэйг. Бүр ингээд маш тайван сайхан амарч байгаа ирлээ. Цаг агаар их гоё байсан. Зүгэнд нэг хатгалсан. Гэтэ тэр зүгийн ясн уу ваасн гэсэн юм мэдгүй. Хатгалтын шив шинжийг харуул зүгийн гэдэг үү? Тий, зүгийтэй адилхан нэг ваас байдаг штэ. Тийм. Гэтэ хатгалтын шинжийг харуул ялчгүй зүгээс. Йоо. Гэтэ яг гайгүй нөгөө өмнө яриадсэн нэг тос шиг юм хуян дээрээ төрөхөд идэг тос шиг юм төрчихсэн чинь тэгээд багцсан. Хавдаач алгуулсан. Тэгэл хүнд хатгалсан гэж хэлхээсээ бараг санаа зовмаар алгуулсан. Тэгээд уг нэг стори хийсэн. Харин тий анхнаас нь зураг авах стори яа. Гэж ёо тийм funny те тийм дээр үед нэг тиймэрхүү сторинууд амар хийдэг өссөн нэг юм. Тийм үү. Cringe сторинууд. Үгүй зүгийн татгалсан ч гэж хийхгүй л дээ. Гэхдээ зүгээр ингээд инкс нэг юм ингээ мэнго гэх нэг сүртэй нэг бос хүмүүст мэдүүлэхээ заа зүгтэрч чадаа. Хуучин гэхдээ би бүр амар их стори дээсэн шүү. Бараг ингээ цэг болтолно. Тэгээ стори хийхгүй хахаар хүмүүс хөөе чи бараг зүгээрөө гэж орчихсон. Одоо л тэгэхээр байсан. Яг нэг юм төлөвштэй юм шүү. Нэг тийхээ байсан. Тэгээд ямар чамаатай ингэж харц. Одоо бараг ингээ селфи ингүүт яа. За гэл. Энийхтэй битэрийн дугаар болгон дээр ингээ зүгийн ирдэг за. Хөөрхөн зүгийн. Манай зүгийнхний нэрийг Mr. Beast шиг. Сонь тий. Харагдсан баха камер. Дугаар алган дээ би одоо травматай болсон шүү. Давс. За явса. Юу ярьчлаа? Хордлогынхаа талаар ярьж хүмүүст анхааруулахгүй. Харин одоо би нэг сая хөдөө явахаа өмнө өдөржин мэдхгүй байж ганцхан газраас хоол идсэн. Тэр нь сакура байсан. Би сакурагийн chicken котлетыг идмээр санагдан ороод идсэн чинь орой шөнө 3 цагт дотор мохоо эргээд сэрэл бөөлжөөл. Тэгэл бөөлжөө жоохон гайг болчих юм болов гэсэн чинь даралт ихсэл. Тэгээ надад даралтны юм байхгүй. Байсан дууссан. Тэгээд түргэн дуудваа. Хамгийн гол нь шүү дээ. Би тэр өдөр усны цэглэгчийн ажил дээрээ мартаад нөгөө симтэй утас маань байхгүй. Унтарсан. Тэгээ би түргэн дуудъя гэсэн чинь чадахгүй. Залуу хутас ахгүй надаа. Ямар юм бэ? Тэгээ би бүр гайхаад яаж залгаж дуудаж болох лээ гэж бодож ирсэн аа. Юу яагаад стори хийгээд таацныхаа шууд ямар ч хамаагүй зураг аваа стори хийгээд тэг хамгийн түрүүнд синцсэн хүнийг манай нэг таньдаг найз байж таньдаг найз маа нэг найзаж таараа. Тэгээ би шууд
төвчээд надад түргэн дуудаад төвчээ гээд. Тэгээ өөрхийн амт надад түргэн дуудаад түргэн 90 эртэл сэрүүн байсан за. Наа чи тэгтээ амар мундаг арга биш. Зүг арга биш те. Харин хүн аргаа харахаар нэрээ яаж шөнө 3 4 цагт хин сэрүүн байна гэж бодох втэ хин манай ойрхон нөгөө нэг найзууд мэдрэв чи тэг залахгүй яасан мас ингээл байхгүй чинь залгаж чадахгүй. Тий. Тэнгүүд хүмүүс чи ихтэй нөгөө нэг орой night mode дээрээ тавиад ердөөсөө утасны notification ирдүү штэ. Тэнгүүт нь за story хийгээл синцний шууд бичиж гэж бодоол. Наа ч хүмүүс мэдмээр л арга. Хамгийн гол нь штэ. Түргэн хизээ ирсэн гэж. За Цаг 20 минутын дараа ирсэн. Би өхөнгөө алдаад байж хат. Тий. Өөрөөр ирсэн за гэгээ орсон багт. Тэг би ингээд хөдөлгөөр би бүр ингээ яач чадахгүй хөдлийгээ хөдөлж чадахгүй хөдөлгөөр би бүр яг ингээ хүчгээ болтгоо. Тэг би яг нэг хөдөлгөөнөөр ингээ хөвтөө тэр чигтээ ингээ бараг 30 минут ингээ хөдлөхгүй ингээ хөвцөн за ирэх нь хүлээгээд. Тэг ирдгвэ. Тэгжитэл тэр хооронд жоохон тайвширсан юм шиг ба. Хальт дуг хийцэн. Тэг ингээс ирсэн чи хүүе унтцсан ба шүү гэж бодоод уцаа ингээ харч овоо гайгүй жоохон сэх орц. Тэгэнгүүт нь нөгөө найз руугаа бичээд одоо тайширчих шиг боллоо түргнээ болилчдөө гэдгсэн чи танаа доор ирсэн гинэ гэд. Тэгээ орж ирсэн чи би ялгцэн тавьшиж сууж байгаа юм чаа. Тэгээ хамгийн гол нь орж ирсний даралтаа үзгэсч даралтны аппарат нь байхгүй. Даралтны аппарат өөр айлтаа үлдээгээд гарчиж гээ. Тэгээ азар шүү миний би тайширцаас болохоор надад ийм үлдээгээд тэгээ яваад гисэн. Түргэн өртөөсөө түргэн биш байгаас тээ. Би тэгээд удааныг дуудаад өгөөч. Харин тэгээ удаанаа л ирсэн юм шиг байна. Тэгээд тэрээд миний хамгийн бодогдсон юм юу гэж за яг би зүгээр л хордлого аваад даралт гисэл нэг юм байх нөхцөлд орсон ба. Үнэхээр бүр аимшигтэй өхийн наагур байгаа хүн бол зүгээр цаг 20 минутын дотор жижиг штэ бүр байхгүй. Тэгэл би за би ч яах вэ бах уу. Одоо бусад амар өвдсөн хүмүүс бол ингээл байхгүй дуусах юм байна л гэж хэлсэн. Тэр уул нь бол яг ийм нөхцөлд бол нөгөө нэг ер нь түргэн дуудахгүй айлуулах өөрснөө түргэний газар руу машинтайгаа очиод үзүүлчихэд илүү зүгээр гэдэм билээ. Тэгвэл би ч гараа такси байрыг такси дуудыг ингүүт чадахгүй. За такси байрыг явлаа ингүүт төлбөрөө хийж чадахгүй. Утсан дээр бүх юм байгаа. Тэг ингээд гарыг ингүүт би хар шөнөөр ганцаараа би өвдөж өгөхгээ явж хахт юу ч алчих юм бэлээ гэж одоо тэгэж аминда түргэн дуудсан чи ирээгүй. Ирсэн л тэг цагийн дараа ирсэн. Тэгэл за болорч бас амьдрал үтсчээ нэг хэсэг үдийн хооронд үхцээ. Нэг тийм юм болсон. Чамаар юу? Надаар нам 50 би чи яалаа. Би чи нэгний өмнө хөдөө авчиад ирсэн юмсэн тий. Тэгэхээр тэр хөдөө болтол өнгөрсөн. Тэгэл асукаг би нөгөө юунд төгсөн. Өдрөмжил. Тийм нохоо авч хондог тийм газар өгөөд тэгсэн чинь үнэхээр болорсон. Guys бити тийш очоорой гэж яасан. Нэг Royal бод нэрийг хэлж болох за баг болох л үү тий. За амарцны газар байсан юм аа. Тэгээ тэнд ингээд би өгсөн байхгүй юу. Тэгээд ингээд 5 хоног өгнө явчаад ингээд гайгүй зүгээр ингээд гисэн. Тэгээд би заа тэгвэл гайгүй зүгээр байгаа юм бол гоё юм байлгүй гэж бодоод ингээд асуугагаа бас гоё юм байгаа гэж бодоод тэгэл би нөгөө анх өдрөө уц руу залгасан чинь байдгүй. Би ингээд бүр би бас нэг 2 жилийн өмнө тэр газар өгж явахад нэг тэр авд байшин байдаг гэд би нэг санаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрүүгээр очиод уц руу залглаа. Миний өмнө намайг залгахад ингээд ярьж исэн мөртлөө намайг залгахаар ахгүй. Тэгээ Viber руу бичлээ, Instagram руу бичлээ, мессеж бичлээ байхгүй. Тэгээ би нэг тэр байшны гадаа ингээ 30 гаруй минут ингээ хүлээгээд заяа ингээ юу ч ирээд авчт юм уу? Би өөрөө очиж явдیں۔ Өөрөө хөргөж өгдیں۔ Тэгээ юу ч байхгүй. Тэгээ миний бүр ёо ямар сони юм бэ гэж бодоо. За одоо ингээ хүн тэнийг юм шиг хүлээгээд байжснаас хажууд гинко кофе шоп ороод ажиллаа гэдэг даа гэд. Тэгээ нэг кофе шоп ороод туршиж үзэл байжсэн чинь мессеж ирж байна. За уцаа харсангүй шал худлаа за уцаад яриад исэн байж би тэр чинь мэдчихэж байгаа. Тэгээд байхгүй. За тэгвэл би одоо энд нь хүлээж яа гэдгсэн чинь дахиад байхгүй заяа. Дахиад намайг хүлээлгээд тэгэхээр би бүр дургу өрөөд гэрлэг өрөөд ирцэхгүй угаасаа бороо орч. Тэгээд гэрт аваад ирээрээ асуука гэд. Тэгээд гэрт орж ирээд хүлээгээд байжсэн чинь асуукаг авчираад тэгсэн чинь нэг юм сони юм гимтэй юм шиг царилсан байхгүй юу? Тэг ингээ надад яг юу басна бүтэн яриаггүй бол гэж би бодож ин заяа. Тэг ингээ асуука 5 хоног хоол идэггүй гэд. Юусе хоол идэхгүйсэн гэд. Тэг 5 хоног хоол идэггүй гэд надад ингээд би яг өгсөн
хоолыг буцаагаад өгж байгаа хгүй ууцтай. За. Тэгэл тэр мэрийг аваад тэгсэн чинь нөгөө Асукагийн хөдөлгөөг нэвдэрсэн гээд тэгээд мөнгөний өгөхүү гэд хэрнээ би за нэг хөдөлгөөн юм чинь за яах вэ зүгээрээ гэл өнгөрөөсөн. Тэгээ ингээ Асука гэрсэн чи Асука юм амар халтар тэгээд нэг юм хөлн амар болсон заяа. Асука нэг юм аллергич юм шиг нэг сони юмтай байдаг аахгүй юу? Ингээ 100 болохоор болчдаг. Тэгээ тэрийг хөлөө ингээ мэрээд идэг аахгүй юу? Тэр нь Акита нар тэгдэг гэж би уншижсэн та нараас мэдчихэж байгаа бол тэгээд тэр нь хөдөлсөн болов гэж одоо тэгээд энэ хөлн бүр амар болсон гэд тэгсэн чи харсан чи нэрээ ингээд намайг өснөөс хойш бүр амар болсон байгаа хгүй юу? Өсөөдөөс хойш ингээ улаагаад бүр цусмас гартлаа ингээд идсэн. Тэгээ би shit гэж бодоод гэртээ ороод амар шижиг хүрээд ингээд амар халтар болсон байгаа шүү дээ. Асуух тэгээ цусмас гойцсон байхад би гэртээ усанд оруулаад тэгээ усанд оруулаад гаргаж ирээд нэг сонин санагдаад харин маргааш имлэг явъя да гэж бодоод тэгээд нэр би ингээ хоолыг нөхөх гээд нөгөө надад өгсөн хоолыг ингээ онгойлгосон шал өөр дотор нь хоол хийсэн заяа. Өөр үнэртэй юм гачин юм баг өөр мэдхгүй тэр ямар нэг хоолыг мэдхгүй би залгаад тэгсэн чи уцаахгүй заяа. Ёо. Тэгээ би бүр уцаа автал нь баг хэд дараалж залгаад тэгээд хөөе тань за арай хоолын хүртэл ингээд солилцсон бахтай яд юм бэ ядаж надад ингээд анханасаа үннээ хэлээд одоо би нохоогийн чинь хоолыг ингээ манай өөр нохоонууд идчихлээ бид оронд нь өөр хоол аваад хийчих шүү гэсэн бол би за гин эсвэл за зүгээр өөр нохоонууд идсэн бол яах вэ гэдэг ингээ надад анханасаа үннээ хэлсэн бол зүгээр штэ тэггүй ингээ хүнийг худлаа хэлж ингээ хүлээлгэснээ ингээ юу ч хэлэхгүй ингээ худлаагаасаа тэгснэ би нэр ингээ залгаад хоолн солигдсон байж гэсэн чи үгүй наа чи яг өмнөх хоолыг би худалдаж авч хийсэн ингээ шал худлаа яриад би үнэрлээл мэдэн би тэрийг 2-3 жил авч байгаа штэ. Тэгээд ингээд худлаа хэлсэн чинь миний бүр амар дург өрчиж байгаа байхгүй яа. Үнээрээ байсан бол ингээд гайгүй байх юмэг. Тэгэхээр нь би шал дургуур би хоолны мөнгөний тэгээд осрын мөнгийг аавна гэд надад шилжүүлээрэй гэдэг. Асаа юу явуулсан. Уур хүрэхээр яг тэгдэм байл. Тийм уур хүрэж байгаа юм чинь. Уур хүрээг байхад ингээд зүгээр тайлбарлсан бол би яах чгүй ингээд за whatever гэж өнгөрч өгс. Тэгээд хоёр маргааш имлэг аваа заяо. Тэгээ имлэг яваад хөлн нэрээ амар болсон байна гэд нөгөө арчтаас аваа шинжилгээнд ордог. Тэгсэн чинь ашгүй юу ч биш юм гэсэн амар сонир. Өөр амтан эсвэл хазж матцсан юм шүү. Аллергич биш. Үгүй өөр ингээ хөлн мэдхгүй. Харин яасан бол аллергич биш. Ямар нэгэн тийм шавж хорхооч биш гэ бүр 2 удаа шүүсэн заяо. Йоо ашгүй. Тэгээд имлэгт үзүүлээд зүгээр гээд би бүр стресс завжсэн юм чинь бүр амар баярлаад. Нэг тийм чи бараасаа гаргалсан шүү дээ. Газрынхаа нэрийг хэлмээр юм шүү. Тийм ер нь тэр бол одоо чиний дараа өөрийнхөө муур маань өнгөрсөн кейсийг бол яриа л гэж бодчих. Тийм үү тэр primal canine гэд байсан. Тэгээ тэр газарт бити үгээрээ би уг нь анх 2 жилийн өмнө өгөхөд манай асууг бол зүгээр л гоё л байсан. Тэгсэн чинь сая өгөхөд бол надад үнэхээр таалагдаагүй. Тэгээд хэрвээ манай нохоо ингээд хөлн ингээд муу болоод исэн бол би 3 дахь хоног дээр нь асуусан шүү дээ. Тийм ингээд манай нохоо зүгээрээ нөө гайгүй байна уу гэдэг чи зүгээрээ мөгөөр ингээд их юм за гэж бодвол ингээд яасан тэгсэн чинь ингээд удааснаа нохоог нь бүтэхгүй. Би нөгөө нэг 2 мууртай байсан шүү дээ. Тэгээд манай нөгөө өргөж авсан муур анх эрэхтэй надад ханиадтайсэн байхгүй юу. Тэгээд нус нь гожоол тэг би нэлийн 3 сар тийжсэн өөр дээрээ бүр ингээд сар гарантай юм жижигхэн зулцсан багт нь авчираад тэгээд ханиадны юм өгөөд нэг гайгүй болсон юм. Тэгээд гайгүй байжснаа буцаал сартайсэн юм. Сар гарантай тэг би 3 сар өөр дээрээ тийжсэн. За тэг нэг юм 4 сар гарантай тэг вакцин хийх болчоод идэг. Тэнгүүт ханиадны идгээг бол вакцин хийхгүйгээд тэгэд ханиад нэг бүрэн идэж өгөхгүй нэг юм жоохон юм байгаал нэг найтаалгаал нэг нус нь гоожол ингээл явуулсан аахгүй. Тэгээд нэг тийм амар зөөр байхгүй. Тэгээд за вакцин хийлгээ гэж бодоод наан тэгвэл ханиадын идэх хэрэгтэй байна гэд. Тэгээд эмнэлэг твтүүлсэн. Одоо эмнэлийнхээ нэрийг би одоо хэллээ дөө. Тэ City Pause гэдэг штэ. Мэдхгүй маань. Сүсийн тэнд идэх байхгүй. Тэгээд тэдний хэвтэж эмчлүүлж болдог. Тэгээд тэрэн дээр аваачаад 3 хоног лөө хэвтүүлсэн юм 2 хоног ч лөө. Тэгээ ханиадны юм өгөөд хэрэг яаж ин гайгүй юу гэсэн чи ер нь гайгүй майгүй гингүүтэн за би тэгвэл аваа харьлаа гэд ер нь 5 аваа хонуулна гэж хэлсэн. Тэнгүүт нь за гайгүй болцсон бол эми имчилгээ хийж байгаа өөр юм байхгүй гэдгээс аахгүй. Тэнгүүт за эмнэлэг дээр зовж байхаар гэртээ авчираад юу яачи эмийн би өөрөө өгчий гэж бодоод
Тэгээ гэрлүүгээ авчирсан чинь штэ ингээд цүнхэн дотор нэг алчуур байсан. Цүнх байсан. Амар үнэртэй нэг юм сонин үнэртэй. Им амтны маш олон төрлийн амтны нийлүүлсэн нэг юм сонин үнэртэй гэх юм уу? Аюу юм бохор тийм абнормал үнэртэйс аахгүй. Тэгээ би за ер нь амт нь анх удаа л юм амтны хөвтөд би жоохон ядраад байгаа болохоор ам зураад байгаа шүү манайха. Хөвтүүлсэн болохоор ийм үнэр гард юм байна гэж бодоод тэгээд үжсэн чинь маргааш нь ирж гэртээ хоноол маргаашнаас ингээл унтаал босоод юу ч ихгүй ингээл хоолоочны хийдэггүй тэгээд ингээд муурчин өөрийгөө ингээд грум хийгэж цэвэрлэлтэй штэ тэгсэн чинь ингээ өвс нь таслагдаад эхэлсэн байхгүй юу тэнгүүт нэтээс хагаад муурны ус таслагдахаар юу гэсэн үг гингүүт өөрийгөө цэвэрлэхгүй байна ер нь өвдсөн байна гэсэн үг гэгээд тэг би залгаад хэлдэг байхгүй юу ингээд муур им тэнхээгүй байна ийм байна яах вэ гэдгсэн чи ирээд үзүүлэх юм уу гэд тэгээ одоо цагийн дараа хаах гэж ингэ оройд гэсэн цагийн дараа хаах гэж гэсэн за би тэгвэл давс зүги минь битгий бит хоёрыг хазаараа гуйж байна тэгтээ чи хөөрхөн шүү тэгээд би цагийн за очиж амжихгүй маань цасмаас орсон гэж одоод бэжсэн чинь нэг л биш санагдаад тэг би шууд пал гэл амар дотор сонирм санагдаал за чи мэдрээд байгаа мó амар сонир санагдаал би шууд цүнхэнд нь хийвэл гадаа дарах гэдэг болохоор шууд күртгэн дотоороо алчууранд ороогоол тэврээл гараа авцсан за тэгээ такси барих гэсэн UBK болтохгүй такси олдохгүй би тэгээ гудамжинд цастаад тэр муураа тэврээд үйлээд алхсан за яа тэгэл хинч надад туслахгүй тэгээ алхажсэн чинь нөгөөх минь орилоод толохгүй тэгэнгүүтэн за би болио хэлээгээд өглөө олчих гэж удаад шүний хавгааг авах гээд тэгээ гэрлүүгээ дахиж өвлж ороод тэгээ ингээ байж маргааш нь эмнэлэгтэй авчиж өгсөн чи юу яач халдварын шинжилгээ хийчихье гээд тэгээд тэгсэн чи хоёр халдвар эдгийн нэг нь туссан байна гээд за халдваргүй муур очсноо тэнцэнсээ халдвар авцаа байхгүй ханиадтай л муур очсон зүгээр ханиадтай муур 3 сар надтай амьдрахтаа ямар ч тийм байхгүй байснаа эмнэлэгч зүгээр 2 хоногтой өөр муурнаас өөр амьтнаас халдвар авсан байгаа байхгүй ёо fuck тэгээд халдвар авчижээ ихтэй дэмжлүүлээ ер нь аль найдвар авахгүй шүү гэд тэгснэ юу хартай за тэгээ би тэр болтол за гэл нөгөө нэг учир мэдхгүй хүн чинь за гэл хэвтэж имжлүүлэлт юм чинь гэж бодвол тэгээ үлдээсэн залгаал хэрэг нэгүт муу байна гэл тэгэл нэг залсаа аваа гайг байна гэл тэл би өдөр нь очиж хажууд нь жоохон байж тэрж байгаа туслыг хэлгүүлдэг тэгээд оройн яаж гэж залгаал өдөр нь дахиж очиж нөгөөтгөө тэрж туслыг хэлгүүлээл тэгээ нэг өдөр аваас хэрэгцээсэн тэнгуут нь за ашгүй гайг байна да гэж бодвол айгүй гоё итгэл найдвар төрсөн байжсэн чинь маргааш нь нөгөөдөр нь ер нь хэцүү болсон шүү гэд тэг 7 хоног тийм болж байгаа байхгүй тэг би сүлтээ бүр яг өөрийнхөө муурыг зовоогоод байгаа юм байна тэнд хөрхөн амт нэг юм шорон шиг одоо нэг сэтгэн л байгаа шүү дээ тийм газар байлгаад яах юм бэ одоо үнэхээр найдваргүй бол одоо болидо гэж одоо залгсан чи ер нь айгүй юм байна чи ирэх юм уу гэдэггүй тэгэд би бүр ингээд аим шигтэй дүр зурагларсан за гэд чэс бас юу юм бүх юм даа гэж ойлцсон яагаад тэр чи имлэг өж цэвэрлэхгүй юм тэгэд харснаа би би нэг ч минутын амтныг зооморгүй шууд хөлтүүлж тий шууд унтуулчих би энэс илүү харч чадахгүй нэгээд дугаар болгон дээр үлдэх болчихлоо ямар сайд юм бэ тэгэхэд би дараа нь юмаа ингэ бодтоохгүй нэг өдөр дундуур нь эмнэлэгт нь ирэх гээд очсон чинь манай муурны цүнхэнд өөр муур хийцээсэн за би өөрийнхөө муурны цүнхийг таних штэ ингээд би ингээд хүнээс нь асуусан байхгүй юу энэ манай муурны цүнх ах шиг бах юм тий өөр муур хийцэн юм шүү гэдгсэн чи үгүй гэд тэгээд анхнаасаа миний бодлоор халдвартай амтай халдваргүй амтай наа холио хийцэн байгаа байхгүй юу хольж хийснээ
би муур авахта энэ хамт нэг ийм алчуур гэсэн юм а тэр алчуур нь хаанаа гэсэн чинь хаа нэгтээс гаргаж ирсэн аахгүй. Тэнгүүд тэр алчуурыг өөр мууранд ашигласан байгаа даа аахгүй аах. Тэгээ тийм аимшигын үнэр танартай над дээр ирсэн байгаа даа аахгүй. Би дараа нь хэлсэн аахгүй. Ингээд танах бимаа хойлт сольж хэрэглээд идэв юм шүү над ийм харсан гэсэн чинь үгүй хаа гэд өөрснийгөө хамгаалаад тэг би яах юм нотлох баримт надад байхгүй юм чинь. Тэгэл тэр чигтэн за ста нэрэ буйнараа олхие карма гэдэг юм байд шүү гэж бодоод байсан. Зүг зүгээр мөрийг. Тийм зүг зүгээрээсэн манай хөөрхөн амар их мөрөөс ахгүй. Тэгээд өөр эмнэлэгт би ачаад зүгээр ханиадны би зүгээр очиод ханиадны эмийг аваад харих байсан байхгүй үцээц. Тэгэл чиний буруустай юм байхгүй. Тэгэл тэрнээс хойш ер нь одоо би рүүнийг эмнэлэг авч явна гэхэрээс айгаад ясагцаад байдаг байхгүй юу. Тэгээ би яг үндэ одоо энэ жилийнхаа вакцины хийлээгүй явж байгаа. Дуудлагаар хийлгэж мэлгэж чинь. Тийм үү. Тийм дуудлагаар одоо мэдээгүй мэн тийм байл хийлгэж мэрэг байна. Тийм дуудлагын сувлагч гэж фэйсбүүкээс хайгаарай за. Тэнгүүд нэр манай ихчний дуудлагын эмч гээд юу постэр явуулж. Тэгээд ер нь л амтны эмнэлгийн травмат талцсан. Тэгээд сая чиний нохоо ингэсэн тэгсэн гэж зүгээр шүү пал гээл нөгөө юм нь орж ирэл. Би тийг уйлуулаа хийчлээ захаард. Энэ үдэ ямар өөлөх аагүй гэж. Нэг юм бид чинь нөгөө Монгол дэвтэр нөгөө Монгол эрхмийн 100 Монголын 100 эрхмийн Монгол толгосны зөөр дандаа хүмүүс нөөлөд идэв шүү дээ. Би тэр шиг. Яа, стэнэрэ. Заста уушлаарай манайха. Юм л үлчээд байх. Үгүй нэрээ сайд шүү дээ. Ингээ хайтай амтнаа алдчихж байгаа. Харт. Бас хэцүү шүү дээ. За бит хоёр сая стресснээсээ жоохон салаад бүр камер онтерсны дараа бүр илүү мууллаа. Гадруудыг. Тэг чи нэрээ стрессээ гаргахгүй бол би бүр энийг ингээд хүмүүст ярьж ич стрессээ гаргадаг шүү дээ. Тэгээ би нэг өөрийнхөө влог дээр болохоор ингэж нөгөө стрессээ юм их угаасаа ярих сонирхолгүй байдаг. Тэгээ яг подкастн дээр гоё яп хийдэг болсон. Ийм яп хийдэг одоо ингээд дотроо бодож явдаг юмнуудаа ингэж илэрхий чөлөө дээр гаргадаг болсон ийм сувгтай болсон чи надаас амар гоё санагдчихэв. Давуу талтай. Ер нь бол амар давуу талаа ашиглалаа. Тэгээд миний влогноос бол гоё гэгээлэг юм үзээ. Энчнээс dark эрэг бүх юмыг харна. За сэдврүү болцгоё. Би өнөөдөр таад айгуу гоё юм ном унших чи бүр номоо бариад хүрээд ирсэн. Бариад ирсэн. Ном унших сонирхолтой хүмүүс зөндөө байдаг байх. Эсвэл уншия гэж боддог хүмүүс бас зөндөө байдаг байх. Тэгээд тэр хүмүүстээ өөрийнхөө сүүлд уншсан гоё 5 номоо авчирлаа. За nice. За эхнээс нь яг одоо ингэж энэ жоохон хэсгээс нь яриул хүмүүс спойлер болчих юм болоо эсвэл яа гэм бэлээ. Яг амар сүртэй плотуудыг ярихгүй байсан дээр яхаа. Хөнгөн ярьчих тий. Хөнгөн ер нь нэг иймэрхүү би юу мэдэрсэн гэд тэндээс нэрч тий. За энэ ном Булгаковын Морфи гэдэг ном ийм дээр үеийн сонгодог уран зохиолуудын нэг. Тэгээд энийг би ангахаар сурж агаад төгсөж байгаа хүүхдүүдэд санал болгомоор санагдчих. За яа гэвэл гэхээр энэ дээр ингээд ийм залуухан эмч дөнгөж сургуулаа төгсчөөд яг эмч болоод очиж байгаа. Тэнгүүт ийм өвчтөй ирчүүл яана би энийг одоо яана гэл нэг anxiety амар хөдлөөл би яах вэ над дээр одоо ийм өвчтөй ирч гай олон доо би энийг одоо яах вүлээ гэл нөгөө эрийгүү ахт нөгөөдхөө бодоо стресстэй нэрээ эмч болохоор тэгдэг бах тий би уушчаад нэрээ шинэ эмч нар яг ингэдэм байх гэж бодоол ёо илээвэлж өнөөдөр ийм өвчтөй ирч намайг өстой эвгүй байдалд орууланда би нөгөөдхөө эмчилж чадахгүй бол яана маана гэл тэг энэ өөрөө айгүй ийм нөгөө нэг ийм чадварлаг төрөлхийн ийм чадварлаг ийм самбаачлах сайтай хүн байгаа байхгүй. Тэгээд нэг мэдгүй өвчтөнд нь хүрээд ирчих штэ. Тэнгүүт хүмүүстэй нөө сүвлэгч мөвлөгч эмнэлийнхаа хүмүүстэй манайхаа за би явж нэг 50 татчаа тэгээд өрөөрөөгөө тавьж 50 татчаа хүрээд ирээ гэд 50 татгоо татчих байгаа биш өрөөндөө ороод нөгөө нэг эмчийн номоо ингээд ингэж уншааснаа энийг ингэх юм байна тэгэх юм байна ингэх юм байна ингэснээр за окей гэх ингээ гараа явдаг за. Гэтэ одоо ингээд угаасаа эмчийн ажил хийж байгаа л эмчин
бараг зүгээр ингэж тамхи татах чинь ингэж худлаа яагаад мундаг харагдах гэдэг юм бол гэдэг юм. Яг нөгөө нэг тэр хүний л инсайт байхгүй нөгөө бусцад хүмүүс намайг мэдгүйгээ бодчих үедээ тийм чинь хамгийн гол нь юм жижиг хотод юм шүү. Тий. Жижиг одоо тасхны имлэгт очиод тэнд амарлаа хүн болоод очиж байгаа. Тэнгүүд тэр өөрийнхөө нүур expectation хүмүүсийн expectation-ыг унахгүй тул тэгээд бас яг хуу тэр талаас нь харуул тийм л. Тэгээд энэ амар сонирхолтой, амар хурдан уншаад босгосон. Энэ нөгөө нэг өвчтөн болгоны янз янзаар орж ирнэ. Тэнгүүт нь тэрнийгээ дүрслээл тэгэл ямар өвчин байгаад л амар инээдтэй нэг өвчин л одоо би муухайгаар хэлэх. Одоо тэр ирчүүл би одоо яаж имчилнэ гэж бодоол яваад идэв. Энэ амар хөөрхөн ном. За ийм ном байна. Энэ Монгол бүх юугаар байгалах те. Интер номоос авч ирсэн. Интер ном байна. Тий. Тэнгүүтээ энэ ном хэвлэл. Тий. Эднийх сүүлд нөгөө нэг юм Орсын сонгодог зохиолуудыг яг ийм хавцтай болгоод ингээд гоё хавцтай. Тий. Ингээ хэвлээд гаргасан. Эрэгтэй юм ч юм уу? Эрэгтэй юм ч. Тийм байна тий. Тэгэнгүүтээ сүүлд орсон би бас энэ хэвлэлүүдээс нь харж байгаа дахиад нэг ном авъя гэсэн чинь харагдталцсан лээ. Дууссан байж магадгүй юм шиг л. Гэтэ яг хаа салбаруудаар нь хайвал байж магадгүй. Ямар сонирхолтой номууд юм шүү дээ. За. Энэ хоёрын сүлт нь ярина. Энэ Муракамигийн ном Хилийн дээснээс урагшхан Алтан нарнаас баруунтаа гэж манай найз сая төрсөн өдрөөр би хэлсэн. Тэгээ би энийг 3 хоногт уншаад дууссан. Вау. Тэгээд манай найзын уншсан хамгийн гоё зохиолуудын нэг. Би тэр нь Муракамигийн номнуудыг нэх уншдаг байхгүй юу? Нэг номыг авч уншаад тэр нь жоохон надад миний сонирхол биш яагаад фейлдээ тэрнээс хойш би зохиолуудын сонирхолцсон гэх юм уу. Тэгээд тэгсэн чинь энийг өнгөт айгуу гоё гэдээ уншаад тэгсэн чинь гоё эсэн үү? Гоё эсэн. Бас уур хүрсэн. Төгсгөл нь уур хүрсэн. Дээрс нь амар хартай хүн бол энэ номыг битгий уушаарэ гэж зөвлөе. Энэ нөө character нь эрэгтэй хүн байхгүй юу? Тэнгүүтээ ийм анхны одоо үргэлжсэн охтуудаа өсвөр насндаа үргэлжсэн охтуудаа бүр ингээд хижээл нас хүртлээ бодож явсан эрэгтэйний талаар. Одоо их нэртэй болсон хэрнээ тэр маань одоо юу хийж явж байгаа бол хаана явж байгаа бол гайгүй болов. Гэтэ амьдрал дээр би тэгдэг гэж бодож байгаа юм. Харин амьдрал дээрээс тэгдэг. Тэнгүүтээ энэ болохоор ийм эхнэрийнхэн хажуугаар нөө чит хийгээд байдаг байхгүй юу? Араар нь тавиад тэгээд эхнэртэйгээ байх хугацаанд дундуур нь ганц 2 эмэгтэй хүнтэй унтсан. Тэр бол би тэрнийг бол араар тавилтанд нэг тооцохгүй. Учир нь гэвэл emotionally би тийм attracted тэр хүнтэй байгаагүй. Би зөвхөн physically тэр хүнийг тэр хүнтэй унтсан гэдэг юм тийм ярьтیں۔ Тэгэхээр чи ингээд тэрийг уншаад чамд юм муухай мэдрэмж төрсөн үү? Эсвэл чи тэрийг ингээд хүлээж авчихсан уу? Ямар санагдсан? Яаж ашгүй би одоо single байгаа юм бэ л гэж бодсон. Хэрвээ би найзлуутай байсан бол энэ манай найзлуу энэ шиг болов. Манай нөхөр энэ шиг ингэж боддог болов гэдэг юм бодол надад төрөхөр санагдсан. Тэгээд энэ хамгийн гол нь ингээд эхнэртэй бас эхнэр хүүхдтэй болсон хойноо им ажлын байран дээрээ чит хийгээд байгаа байхгүй юу? Ажлын байран дээр нь экс нь хурж ирээд тэгээд тэр экстэйгээ ингээд уулздаг болоод тэгж жаад хамт аялдаг болоод ингээд гэтээ тэр хооронд өртөөсөө баган шаан хийхгүй байгаад байгаа. Тэгээд тэр хүний бодлыг уншиж гин гэсэн үг шүү дээ. Тэнгүүт яг тийм араар тавилтын бодлыг ингээ уншихаар ингэж бодд юм байна. Ийм л юм бодд юм байна да. Гэдэг бодол надад төрсөн. Хамгийн гол нь энэ төгсгөл нь юу яадаг? Энэ асуултын тэмдэгтээ дуустдаг зохиол гэх юм уу? Тэгээ би энийг уншиж дуусчаад тэр доор нь шууд нэтээс ухаад ревю уншсан. Тэгээд энийг нь ярьчулаас уншмаар байгаа хүмүүст нь спойлер болчих юм санагдаад. Эсвэл яриад спойлерыг алгасчих гэх юм уу? За тэгээ спойлерыг алгасчих. Энийг уншиж гэж бодож байгаа хүмүүс тэр нэг 2-3 минут хойшлуулцаарай. Би төгсгөлийг ярих гэж шүү. За тэгээд энэ дээр ингэтэй төгсгөлд нь энэ залуу ингээд
би орноосоо ч бас чадахгүй байна. Ингээ бүх юм би биеэ дэлэхгүй байна маань инээ тэрэ гэж агаад дуустдаг байхгүй юу? Тэгээд хүмүүсийн ревювийг уншихаар энэ бүхэн одоо уулцсан юм тэр X байгаа штэ. Уулцсан X нь өөрийнх нь төсөөлөл нь бэж магадгүй юм байна гэдэг юм гарсан. Зүгээр дотроо төсөөлөд өөрөө уулзаад өөрөө тэр эмэгтэй хүнтэй чит хийгээд яваад байна. Яг бодит биш толгойн дотор нь байсан. За. Тэгээ өөрөө толгойн дотроо тэр нөө X-тэйгээ тааралтай дуулцчихлаа гэж төсөөлөд яваад өөрөө бүгдийн experience хийсэн юм шиг мэдрэгдэл ер нь жоохон сэтгцийн асуудалтай байсан юм байна гэдэг юм гаргалгаа гарсан. Одоо эхнээс нь тэгтээ сэтгцийн асуудал уу? Зүгээр л амар болог юмыг болцсон гэж бодоод яваад андуураад байгаа гэсэн үг үү? Reality юугаа хийсвэр хоёроо андуураад би эхнэрээ чит хийчлээ яана одоо emotionally би чит хийчлээ. Тэгээ эхнэртэйгээ муудалцаа сална мална гэл ингээл чи намайг араар тавьсан уу ч илүү би чамайг хүнтэй араар тавьцаа мурцаа гэж салж малдаг байхгүй юу? Хүндий болж малаад. Гэхдээ миний анзаарснаар эхнэр нь тэр болгоныг амар гоё хүлээж авдаг ингээд энэ явж байгаа шүү дээ. Явж байгаа. Амар тайвнаар хүлээж аваад тийм үү. За тэгвэл одоо яах вэ мах вэ гэдэг ч юм уу нэг эмхтэн галзуурна шүү дээ. Юу вэ чи намайг араар тавьчих байгаа юм уу? Бла 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 гэд. Тэгэхгүй айгүй тайвнаар хүлээж авсан яагаад вэ гэхээр нөхөр нь тийм сэтгэл зүйн стейттэй байгаа нь эхнэр нь мэдж байгаа болохоор тайвнаар хүлээгээд авсан биш магадгүй мэн гэж би бодсон. Тэг. Нэстэ сонирхолтой уншаалмаарсан шүү дээ. Тэгээд би бас нэг юм хэлэхээ марчиж. Энэ номыг штэ уншихаар хартай хүмүүс ягаад хартай байдаг вэ гэдгийг би ойлгосон. Энэ эмэгтэй өөрөө нөхрөө араар нь тавиад эхэлж байгаа штэ. Тэнгүүтээ гинт нөхрөө хардаад эхэлдэг байхгүй юу? Чи өөрөө нөхрөө чи тэгээд эхлэнгүүтээ манай нөхөр намайг араар тавьчихсан болов. Чи ер нь намайг араар тавьчихсан уу барьчихсан уу гэж нөхрөө гинт хартаал эхэлдэг байхгүй. Тэнгүүт хүн өөрөө ноото хүмүүс өөртөө хартай байдаг гэдэг ийм поинтыг гаргаж ирээд авсан. За, ийм 3 ном байна. За энэ ийм нэг Колин Хоувер гэдэг нэг юм Америкийн одоо сүүлийн амар алтартай болоод байгаа зохиолч байгаа. За бестселлер номнууд гаргадаг. Тэгэд энэний 3 номыг одоо орчуулад номын дэлгүүрүүдээр байгаа. Ясан зүрх тэгээд энэ Verity тэг нөгөөх нь юу хэлээ. Энэний 3 ном байгаа. Гурлангийн уншаарай. Гурлан амар сонирхолтой. Би тэг өнөөдөр зүгээр энийг авчирсан. Энэ нэг сэтгэл зүйн триллер ном. Тэгээ энэгээр одоо кино гарах гэж байгаа. Кино нь хийгдэж байгаа. Тэгээ хамгийн гоё нь юу гэж кинонд нь Анна Хайтвей тоглож байгаа. Тийм үү. За. Тэгээ миний санджаагаар мөн болов биш болов нөгөө хин баа штэ. 50 Shades-ийн хүүхэн чинь блэ? Dakota Johnson бас тоглож иж магадгүй. Вау. Ямар гоё. Тэгвэл амар ном шүү. Энэ штэ амар төгшүүртэй айлгадаг ном. Би энийг бүр ингээд obsessed болсон. За энийг бүр хурдан дуусгамаар санагдаад төгсгөлийн хармаар санагдаад. Тэгээ би нэг өдөр ингэсэн сууж таахгүй гавлын ясмас гэх. Энэ номыг би амар уншсан. Дээрс нь намайг хууч ажилд байхад нэг тийш очиод нөгөө нэг юу хийгээд нэг харттай файл аваад иргээд тэгээ би очиод нөгөө харттай файлыг хуулахын хүлээнгээ за энэ хооронд зөөр сууж хахаар уусчиг ингээ ууссан амар номдоо орцсон гэж суужсан чинь нэг залуу болчлоо гэ өрөөд ирсэн байхгүй чи би гэж ойрлж тэр офис дотор ойрлоо за тэгсэн яа уушлаараа би сая номдоо орцсон байж тэгэж амар оруулдаг ном байсан. Плотноос амар гоё. Эм тэрийг ярьж яах юм бэ? Харин тэг ярихгүй би нэг байсан. Дээрс нь киногийн үз хүмүүс байна. Киногийн үз хүмүүст нас спойлерчвал хичээж штэ яг ийм одоо номны ревю энэ төр сонсон штэ тэгээ тэнгууд ингээ нэг муншмаар санагдтал ярих юм аа. Тэг чинь зарим хүмүүс ингээ номны ревю ингээ ярихаар нөө байдал ном гэл ингээ тэгдэж штэ. Эч болгоор яг нэг муншмаар санагдтал яриад их юм. За ингэхдээ бас гэрлийн уртаар ингэж дуусгасан ном. Энэ хүүхний зохиолууд ер нь амар юм юу яадаг. Хөөе одоо ингэ яах юм болоо. Хөөе twist сайтай нөгөө unexpected юмтэй.
Зүгээр ингийн хайр дурлалын зохиол нь ч гэсэн ингээд нэг бүлгийн дуу шингоотой яа яг уу газ уусчаа гэж тэгэж уншихад гоё тий. Тэгээд би энэ хүүхний зохиол амар дуртайсан. Түүнээс сая нөгөө сүулт юу гарсан штэ. Сүулт нөө бахан бифред байгаа Captain America биш нөгөөх нь юу вэ? Superman. Deadpool-ийн эхнэр хэн бэлээ? За тий тэр Netflix-ийн юм тоглоод гисэн үү? Тэр нэг сүүл нэг ийм кинон тоглоод нөгөө кинон дээрх за энийг хайчаа. Тий. Тэр драма юу нэ юу бас би тийм сонирхолтой. Тэр драма чи энэний зохиолохгүй. Энэ хүүхний номноос сэдвэлсэн драма байхгүй юу? Энэ хүүхний номноос сэдвсэн драма тэр юм уу? Кино. Тий. Тэр бас амар сонирхолтой кино байсан шүү дээ. Би бас Netflix дээр үзэж дуусгасан юм аа. Deadpool-ийн чи эхнэр хэн бэлээ? Gossip Girl-ийн. Тий. Two of Us илүү юу лээ? Тийм билээ. Just Us илүү юу ч лээ нэг тиймэрхүү нэртэй кино. Бараг Deadpool wife гэн гараад ирнэ. Юуны дараа лээ нэг энэ бүхний дараа гэдэг кино шүү дээ. Vanessa гэнэ үү? Vanessa гэдэггүй шүү дээ. Гэтгүй шүү дээ. За тэр кино яасан? Тэр киноны холоо олчия. за Lively. Blake Lively. Sexual harassment. Irene Ends with us штэ тий. Энийг үзээгүй юм байлаас үзээрэй. Гэтэ би энийг үзэхээс өмнө номыг уншихгүй явдаа гэж харсан. Энэ зохиолыг. Тэгээд энэ хүүхний Энэ зохиолыг гэхдээ энэ хүүхэн өөрөө бичсэн гэдсэн юм шиг биз дээ. номноос сэдвэлсэн байхгүй юу? Тийм үү? Энэ өөрөө бичсэн гэж ойлгосон. Энэ Colin Hoover-ийн номноос сэдвэлж гаргасан кино. Тэгээд энэ хүүхний зохиолыг уншаарай гэж зөвлөмөр байна. Тэг хамгийн гол нь юм юу? Жохон хэцүү үг хэллэг ашигласан ч юм уу нэг юм уншихад жохон хэцүү номнууд байд юм аа. Нэг юм цаанаасаа. Тийм биш. Тэгээд айгүй гоё easy уншигтад босдог ном. Энийг заавалж уншаарай. Киног нь удахгүй гарахаар киног нь бас үзээрэй. Орчуулсан байна тий. Сайн орчуулгатай л гэсэн үг юм шүү дээ. Одоо зарим хүмүүс шүүмжилж амар сайн номны орчуулга анзаардаг хүмүүс байд юм а. Би бол тийм биш. Зүгээр надад бол амар easy. Тэгээд энэ гэрийн үйлчлэгчтэй. Гэрийн үйлчлэгч нэг айлд гэрийн үйлчлэгч болж ордог. Баггүй юу? За гэрийн үйлчлэгч баха. Verity гэж нэр нь юм бэ? Биш. Зохиол тий энэ дээр ингэхдээ би зүгээр ингээ хөнхөө яриад өгчээ. Зохиолч хүүхэн ингээд ер нь команд орчдөг байхгүй. Тэгээд тэр хүүхний зохиолыг дуусгахын тулд нөхөр нь чи манад ирээд гоё манай эхнэрийн сүүлд биччихсэн зохиолыг энэ чөлөө аль нэг зохиол аль дээр унсан болохоор марцсан биш манайха зохиолын юу яагаад өгөөч дуусгаад гоё бичээд өгөө гэд тэр хүүхэн эднийд очиж хэсэг хугацаанд амьдрангаа тэр аль эзэгтэй зохиолыг энэ дуусгах гэж бичдэг байхгүй юу. Тэгээд нөгөө гэрт нь байх хугацаанд нь болж байгаа тийм амар төгшүүртэй үйл явдлуудыг харуулдаг. За энэ болохоор гэрийн үйлчлэгч гээд ийм Фрида Макфаден гэнэ. Энэ хүүхэн гинэ. Энэ зохиолчийн ном энийг одоо бас удахгүй кинон гарна. За энэ дээр нөгөө хин тоглосон бас сэтгэл зүйн трейлер юм байна шүү дээ. Тийм сэтгэл зүйн трейлер. Энэ хоёр зохиолыг би яаж зэрэг танилцуулаад байна гэхээр амар ойролцоо. Надад яг ч амар ойролцоо санагдсан. Made гэдэг юу байсан? Made гэдэг нэг кино байдаг шүү дээ. Солонгосын нөө. Үгүй. Нэг юм хүүхдтэй залуухан эмэгтэй Made хийгээд явдаг. Чи номоо уншихдаа номны хавчуурга ашигладаг эсвэл
Би Үгүй цаасын нугалт юм шиг энэ. Би харсан чинь ингээд нугаларсан бэ. би нөө номны авчурга амар сүрхий Хэргэлдэг хүн болоод хэрэгэлдэг хүн боллоод авдیں۔ Эцээц нэг мэдсэн чил цаасын нугалцсан суучт юм уу. ном унших гэхдээ яалтчгүй гоё шүү. Үнэхээр өөр эдэг те. Тэгэд энэ номны зохиол дээр штэ биш кинон дээр нөгөө нэг Сидни Свини тоглож байгаа. Тэгвэл өөр юм байна. Би Сидни Свини Сидни Свинийг гэрийн үйлчлэгчээр өсө төсөөлөх байх юм. Гэтэ аль юун дээр нь тоглож байгааг сайн мэдэхгүй байна. Лав тоглож байгаа гэсэн. Тэгээд би аах энийг зүгээр нэтээс хайж ахтаа кинонд гарах гэж байгаа юм байна гэж бодоод тэгээ Сидни Свини тоглоно гэд харангуйтай тэрүүгээр төсөөлөд уушсан за. Тэгсэн чинь надад амар гоё исэн. Ер нь өөрөө нэг хүнийг дүрслэхгүй шууд нөгөө бэлэн имийг төсөөлөө бодоо явцсан чаа. Гэтэ би нэр эсвэл ингэж үзсэн шүү дээ. Ингээд уншиж байгаа номныхоо одоо чат GPT дээр ингээ уншиж байгаа номоо бичээд тэгээд энэний хүнийг зургийг надад өгөөч гэхээр ингээ гаргаж ирээд би тэгэж үзтгсэн чинь надаас амар сонирхолтой. Тийм байна. Нэр яг төсөөлжсэн хүмүүс биш үү гэд тэгэхээр бас гоё юм байлээ. Энэ бас амар төгшөртэй. Би энийг уншиж байхдаа зүгээр яг кино үзэж байгаа юм шиг санагдсан. Бүр яг ингээ кино үзсэн юм санагдаад. Nice. Тэгээд плот нь бас амар. Би бүр what the fuck. Тэгээ уншиж байхдаа ингээл уншаадсан яа. Тэр нь бүр амар гоё. Тэгээд үйл явдал нь бас амар гоё сонирхолтой. Энийг эхнээс нь ярьчвал зүгээр шууд спойлер болчихно. За. Тэнгүүт нэг хүүхэн зүгээр амар ядуу мөнгөхгүй машиндаа амьдардаг гэж жаад тэгээ нэг айлд үйлчлэгчээр ордог байхгүй баяа айлд. Тэгэл нөгөө баяа айлхын эзэгтэй нэм жоо сэтгцэн өвчтэй асуудлыг ингээл байсгаал нэг уурлал нэг ингээл те эсвэл нэг нөхөртөө албаар энэний талаар үйлчлэгчийн талаар худлаа хэлж мэлээ. Яг нэг солонгосын нэг юм ядраатай драманууд байдаг шүү дээ. Яг тийм. Тэгээд төгсгөл нь гоё. Тэгээд спойлер болох гээд байсан. Свини яг гэрийн үйлчлэгчийн дүр тоглож байгаа баха. Тэ. Жохон хот мот байх юм шүү. Тийм жохон хот ингээд юм энгийн хувцас энэ дээр гарч байгаа хгүй ингээд зүгээр нүдний шил зүгэл нэг юм энгийн хувцас аль болох нэг ярилцлаганд орохдоо айлын эзэгтэйд нь ингээд нөхөртөө нь хардуулахгүй тулд байж хамгийн агли дээр авчирч байгаа штэ. Тэгсэн хэрнээ тэр хүний бьютиг харагдсан гэдэг байгаа байхгүй. Тэнгүүт ялчгүй нэг юм аттрактив эмхтэн үеийн заавалч тоглохоос ураараа. Яа. Чи одоо уншиж байгаа номнуудаа яаж сонгож авдаг вэ? Би ингэсэн ингээд хүн надаа энэ гоё штэ гэд хэлэхээр яа ч юм болдгоо мэн үү? Болдгоо. Таардгоо гэх юм уу? Одоо нөгөө кофе хөрөхөөс өмнө гээд номны цуурлуучин хүмүүс ингээ бүр вау аим гоё зохиол гэж харин тэр чамд таалагдаггүй те. Надад ч гэсэн би тэрийг ойлгохгүй. Гүй наа уншиж байхад амар төвхтэй нэг л их нэрнүүд яаж яхад Японы нэр чинь бүр амар төвхтэй дээр тэгэл ингээд басгаал нэг нэр гараал ёо. За тэгээд гол point руу очоо штэ. Тэгээ би бас сая эдний орчуулсан бас нэг юм жижиг ном байсан хгүй. Тэрнийг аваад ичхүүр нөгөөхөр юух цалаа санжуур. Тэрнийг уншсан чинь надаа 5 хуудас зүгээр орчны дүрслэл явцсан за. Би бүр уншиж байхдаа ёо за тэгээ яах гэдэг юм бэ? Гэт гэх мэтчлэн тэнгуут яг нөө хүн өөрт нь аюугай таалагдахгүй гэдэг юм номнууд байд юм санагдсан. Тийм болохоор би нэг өдөр ном уншмаар санагдсан үедээ номын дэлгүүр ороод тэгээд гадаад уран зохиол гэж хайж агаад тэнцэнээсээ ерөөхдөө доторхыг харж байгаа, гадныхыг харж байгаа, уншиж байгаа. Тэгээд мэдрэмжээрээ шаардлагатай бол нөө ревюг нь харж агаад тэгээд уншиж. Nice. Яг фейлсэн нэлээд ном байгаа л та. Тий. Чи эсвэл бас нэг цагаан алтан гэдэг нэг бас нэг альтертай зохиол солонгосын орчуулсан. Тэг хүн болгон бас амар од болоод байгаа. За тэрнийг уншсан чинь би бас зүгээр л яг таалагдтаагүй нэг юм ойлгомжгүй гэх юм уу. Би өөрөө надад төрсэн мэдрэмжээс ойлгохгүй байгаа гэх юм уу. Тэр ном ингээд бүр ингээд яг ийм
bipolar ч юм уу яг ийм сэтгцийн өвчтэй хүний дотор бодол нь яг ийм байдаг байх гэж ойлголт төрүүлсэн тийм үү? Замбраагүй. Тэгээ би тэрний ясаа өөр уншсан хүмүүсийн ярилцлагыг сонсоход ингээд амар гоё ингээд юм ойлгоцсон юм шиг л. За guys, we're back. Бид хоёр сая камерныхаа цэнэглэгчийг үгүй камера хааж ирсэн үү? Бүтэн дууссан уу? 2 минут. Ийм хурдан ирчих юм уу? За nice. Хоёр сая камера цэнэглээ. Тэгээд бид хоёрын эхний зорилго бол энэ чанараараа мөнгө олдог болоод тэгээд батарей авах гэж хэлээ. Тийм, батарей авах, микээ солих. Хоёрыг ингээ нөгөө бичлэг хийж яхад цэник тусаад тэгээд бид хоёр ингээ жоохон завсарлаад байгаа. Гэхдээ та нарт мэддэхгүй л дээ, тий? Аль болох мэддэхгүй манай Мишелт эдит хийдэг. За тэр яах юм бас өргөжлүүлээ. Яг юу ярьчихлаа? Номоо дуусгасан 5 ном танилцуулсан. Тэгээд номоо яаж сонгодгоо ярьсан тий? Тийм, номоо яаж сонгодгоо ярьсан. Vibe, энергийг мэдэрч сонгодог гэсэн. Тэгээд за энэ сарын өөр төртэй сонирхолтой гоё юм юу байна? Үзэгчдтэйгээ хуваалцгаар. Гэтэ гадаа жоохон нэрээ жоохон намар болох гэж шүү те. Харин жоохон хүдэн болчихжээ. За энэ чи одоо Amplane дөлөө. Amplane брэнд нь. Чи нөөсөл Beauty Secrets-ээс авсан уу? Тийм, хойлоо нэр явж байгаа тавсан. This is not sponsored by the way. Эдний Beauty Secrets-ийг ярьлаа. Айгуу энэ Calming Shot гэдэг Amplane ийм ногоон өнгийн байгаа. Эдний одоо нэг жохон том нь 88,000 лөө 80,000 гэдэг. Тэгээд оройн ингээд миний арьс амир эмзэг гэхгүй ингээд бэржичдэг. Тэгээ оройн түрхээд унтж штэ. Тэнгүүт өглөө ингээд айгуу гоё ингээд толигоод тайвшраас ирчдэг. Харин тийм гэсэнтэй гоё тайвширдаг. Үнэхээр тайвширдаг. Чиний skin type чинь юу вэ? Маш эмзэг, бүр аимшигтай эмзэг хураа. Эмзэг юм уу? Аимшигтай эмзэг. Хураа. Эмзэг хураа арьстай хүмүүст бол тэгэхээр тохирно гэсэн үг шүү дээ. Тийм, би бас нөө юу яа дээ. Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа найрлагыг харж агаад алкоголгүйг сонгож авдаг. Хойдлын байхгүй хайрцагныхаа савлгааныхаа найрлагын дээр нь алкогол гэж байвал авахгүй. Хичнээн тайвшруулдаг үйлчлэгтэй гэсэн мөртлөө алкогольны орцтой айгүйх бүтээгдэхүүнүүд байдیں۔ Тэрний сонгохгүй гэсэн. За тэгвэл тэрийг нь бас харж иж амар юм шүү. Эмзэг хураа арьстай хүмүүс нэ. Бэржичдэг ийм жижигэн бэржгээр арьстай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс аль болох алкогольгүй бүтээгдэхүүнүүд хэрэглэжүүл хамаагийн зүгээр байдаг шүү. Одоо дөнгөж арьс нь эмзэгшж байгаа ийм улаалттай ч юм уу хүмүүс байвал нүүрний бүтээгдэхүүний бүх юмыг тайвшруулах үйлчлэгтэйг авна. Одоо тос, серум, ампул гэд тэг бүх юмаа зөвхөн тайвшруулах үйлчлэгтэйг аваад тэрнийг нэг 6 сар орчим хэрэгжилж арьсан цаанаасаа төлжөөд тайвшраад эхэлдэг. Тэр хоорондоо алкогольтой бүтээгдэхүүн болон С витамин бас бусад нэг ийм одоо нарийн зүйтэй бүтээгдэхүүнүүд аяг хөлцсөн шүү дээ. Шот, редл шот шилөө. Тэмхүүнүүдийг хэрэглэхгүй. Тийм үү. Тий, дундуур нь ер нь хурц бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй гэсэн үг. Тэгээд арьс нь аанда олон сар нэг бүтээгдэхүүн хэрэглээд ингээд таашраад эхлэнгүүт багаар тийм хүчтэй юмнуудаа нэмээ явна. Би сая нэг хэсэг гайг болчлаа гэж бодоод тэгээд жоохон давраад тийм нөө нарийн зүйтэй бүтээгдэхүүн хэрэгсэн чинь шууд имзэгшээд буцаа мухалцтай гоё юм л ш. Надад л таалагдсан ингээд 50 зүүд ингээд байгаа шиг. Аста баба. Надад гоё. За дараагийнх нь энэ Rice Toner гэдэг. Тийм. Эдний I'm from гэдэг брэнд ихтэй. Нэр нь ялла. Энийг манай нөгөө ер нь skincare зааж гисэн маа нэг найз өгдөө. Тэр бүр эднийх best гэсэн чи ялчгүй best юм бэл. Энэ бас тайвшруулах үйлчлэгтэй vegan тэгэнгүүтээ арьсанд хортой юм байхгүй. Бүр илүү гоё тайвшруулад зөвлөн болгодог. Энэ бас үнэхээр best юм бэл. Би сая нэг гэсэн надад ер нь батган их гардаг байхгүй юу. Тэгсэн чинь энэ амны доогоор ингээд ойр орхон ингээд батганууд гараад ингээд бүр
гацар дээр хүртэл гардгөө батг гараад тэг би нэгсэг би бүр ёо миний харс яац юм бэ гэж одоо тэнгуүтээ саяны ампланы тэр тайвшруулдаг ампулаа авангуудаа энэ 345 гэдэг энэ тасыг TikTok-аас хайж агаад тэг авсан чи одоо ингээ гайг болцсон. Одоо ер нь буцаад жоохон тайвширж байгаа. Арьсны амар хуурайшилтай байдаг хүн 7 хоногт салфетын маскыг 3 удаа доотлно. Тэнгүүтээ найрлагын адилхан харин салфетын маскын хүртэл нөө алкогол орсон ороогүй гэж байдаг. Тийм болохоор алкогол ороогүй тайвшруулах үйлчилгээтэй маскыг яг заавар дээр нь 15-20 минут гэсэн бол тэрнээс доош нь биш, илүү биш. Яг хугацаанд нь сэрүүлэг тавьж байгаа тавина. Хэрвээ 20 минут тэг маск байлаа гэнгүүт 25 минут тавьчвал арьсан дах бүх тэр чигшлийг салфетын маскыг буцаагаад уугаад авчдаг. Тийм болохоор монголчууд би өмнөөс мэддэггүй байхдаа тэгдээс салфетын маска унтахын өмнө тавьчаал тэр чигтээ унтаал өглөө нь баг энэ тэнд орны энэ тэнд сэрдэг ч юм уу. Тэр чинь бүр маш буруу. Миний арьсан дах бүх чигшлийг тэр юм маань уусаад авцсан байгаа даа байхгүй. Тэгээд маск маань үйлчлэхгүй гэсэн үг. Шал дими юм боловар тэрний он тавихгүйсэн дээр. Тавихгүйсэн дээр. Тий. За. Окей. Nice tips. Тийм байна. Дээрэс нь цэвэрлэгээ хийхдээ эмзэг арьстай хүмүүс балм хэрэглэл илүү зүгээр. Балм гэдэг нөө юм өтгөн байдаг штеп. Тийм. Балм хэрэглээд энгийн ойлоос илүү балмын илүү зөөлөн байт юм бэл. Тэгээд заавалчгүй балмаараа нэг 15-20 минут ингээд нөө 15-20 арай их юм байна. 5 минут ч юм уу нэг юм бөмбөрч арьсны тослог бөмбөрч гарч иртэл нь массаж хийж агаад тэгээд дараа нь савн хэрэглээд тэгээд савн хэрэглэсэн хойноо угаачаад жоохон хатаад эхлэнгүүт нь тонороо тавиад тонор ингээд жоохон шингээд ингээд эхлэн штэ тонорыг хэдэн ч удаа тавьж алдаг гэсэн. Ингээд чигшил хангалттай эрчлээтэй гэтэл давхарлаа л тавиад байж болдог. Тэнгүүтээ хойноос нь ампул юм уу серум тавиад тэр нь ингээд шингээд эхлэн штэ жоохон хатаад эхлэнгүүт нь тосоо түрхэхэд заавалчгүй салфетын маск хүртэл тавьсны дараа тосоор төгжинэ. Хойноос нь заавалчгүй тос түрхэнэ. Би тэгээ орондоо маск ингэж тавьчаал маск ингээ аваад орны толгой дээр ингэж тавьчлаа. Жил унтчихсан шүү дээ. Тэгэхгүй мэн тэгэхгүй. Тэнгүүт би басгаас салхуурд байхгүй юу? Яа яаж баснаа гээл тэгэл басмааргүй байгаа гэсэн босоод тасаа төрхөл унтна. Наадах ч ёстой мэдээгүй мэн. Тэгвэл арьсанд буцаал чигссэн байсан чигшил маань буцаал ингээл байхгүй болно гэсэн. Ямар ядаргатай бэ? Скин кер нэр үнэхээр төвөгтэй бид шүү дээ. Тий, саяны нэг юм basic онлуудын мэдээд авчвал бол амар амар юм бэл. Nice. Тэгтээ наа чи өстой гоё зөвлөгөө би ерөөсөө сонсож байгаа юмнууд байна. Тэгэхээр хүмүүст амар хэрэгтэй байх баха. Чамаг бас хүмүүс илүү дэлгэрэнгүй гоё яриач гэж магадгүй. Хэрэг тхим бол танад нэг хийж явахдаа чиний бүтээгдэхүүнийг харуулж ч юм уу ингэдэг гээд гоё. Эсвэл хамт скин кер хийн гэж. Скин кер хийн гэ нэрээ хоёулаа хийж. Тэгээ. That's nice idea. Тэгвэл гоё юм байна. Би бас хобби болгож зураг зурдаг. Тийш дээ. Ариггүй нэр амар зурдаг шүү. Зураг абстракт ерэн зураг зурдаг. Тэгээд одоо зургийн хэрэгсэл хүмүүс хаана авд юм бэ гэж тэгэдэг. Ер нь бол тэнгөт ихтлүүрийн хойно ингээд урцаан руу явж ах замд 2-3 дэлгүүр идэв. Үхэр тэрэг байна, алтан биер гээд байна. Тийм тэр ер нь best дэлгүүрүүд. Тэндээс өөрийн хүссэн материалаа сонгоод аавна. Ерөнхийдөө усан будаг аавал зориултын дагуу цаасан дээр ингээд нарийн будах нарийн техниктэй би бол мэдгүй. Үнэхээр хоёул ингийн скин кер хийж байгаад подкастыг хийсэн шиг бас зураг зургаад хий. Тэгээд гоё юм биш. Girl night. Тэгээд акрилик гэхээр би ер нь зурдаг. Акрилик болохоор гацсан хойно хууларч ундгоо одоо усанд норсон ч гэсэн хайлж урсдгоо гэдэг ч юм уу. Яг зураг ямар айн тэрүүгээр хатаж үлддэг гэх юм уу. Тэгээ би бол мэргэжлийн хүн биш шүү нэрээ. Зүгээр л хоббигаараа зурдаг. Бараг хоббитай хүнээс илүү зурдаг. Одоо хоббигийн дараагийн төвшин юу лээ нэг тиймэрхүү зурдаг. Би хальт зурсан зурнуудаа хальт харуулчих. Харуулаа. Чи тэгтээ зурсан зургийнхаа инстаграмтай юу? Бэсийн тэрнийгээ муурны инстаграм болгоод тэгээд муурны инстаграмаа тэр чи амар зурдаг гэсэн. Чи хэр удаан зурж байгаа лээ багасаа. Их сургууль би өөдхаараа нөө лекцэн дээрээ дэвтэрэн дээр зураг зурдаг гэж байгаа. Хичээлээ хийдгүү. Тэгээд сүлдээ одоо нэг ийм зураг байна. Nice.
Энд ийм нэг зураг Оо, байна. шалдан хүүн зурсан байна. Энэ насны захиалгаар зурсан зураг. Хоо, тийм үү? Тий. Тээж зарсан уу? Одоо надад өөрт зураг ердөөсөө байдгүй шүү дээ. Ямар гоё. Тий, сүүл дандаа захиалгатай зургууд л зурсан. Nice. Энэ амар гоё эсэж надад таалагдсан. Энэ үү? Тийм. Энэ нэг ажиллаж байсан газрынхаа оффис төлдөөс. Вау. Нэг ийм зураг байна. Энэ минь одоо хайцсан болоо. Энийг сайн санддаг гэхгүй юу? Гоё энэ. Гэх мэтчлэн тэгээ ердөөсөө нөгөө хүнд өгөхийн нөгөөд юугийн зархын зараад гэл Хаяхын чигших болоод хайдгуулэл. загасчны морь усгүй гэдэг шиг манай гэрт ердөөсөө миний зурсан зураг байдаг. Гэтэ чи ингээд зурх чинь нөгөө юу штэ нэг юм Терапи тухайн өдрөөс шалтгаална штэ. Мэдрэмжээсээ чинийх тэгдэг үстэй тий. Тий, яг онгод нэрэл нь урлагийн Онгод онгод гэж орно гэж байдаг. Яг л тийм байдаг. Ер нь бол онгод ороогүй бол зураг хизээч дуусахгүй, хизээч гоё зураг гарахгүй. Тэгээд өөрт нь ч таалагдах бах те хичнээн гоё. Үнэхээр таалагдахгүй. Яа би бүр ингээд харахаар дургуурдаг ч юм уу нэг тийм. Нэг юм энэ нэг юм. Наа чи ямар гоё өнгөтэй юм бэ? Наа чи happy ахтаа зурсан уу? Энийг захиалгаар манай нэг хож хамт ажилладаг гэсэн ихч өстой гоё зурсан. ажлынхаа өрөөнд цэцэг тавьмаар цэцэгний зураг тавьмаар. Чи одоо ийм том зураг хэр хугацаанд зурх уу? Саяныхыг нэг 3-4 хоногт зурлаа. Тэгээ бас нэг дуудлага худалдаанд оруулна гэд нэг зураг зурласан. Тэр нь оо ямар гоё зураг. Хүмүүс шиг гэтээ цэцэг. Тий. Мод. Гэтээ бас мод. Тий. Баглаатай цэцэг юм шиг мод. Мод юм шиг тий. Тэгээ олон хүмүүс ингэсэн юм шиг. Энэ харагдана уу? Nice. Чиний зургнууд амар нэг тийм гоё happy юм гэгээлэг охинлог мэдрэмж одоо өнгөлөг pure гоё мэдрэмж өгдөг. Цүнхэн мэдрэмж өгдөг. Ер нь бол ийм том. Ийм зураг сүлд зурсан. Тэгээд хоббигоороос зураг зурдаг. Манай аргун чин анхлон гихчсэн. Анхлон манай хамаатны нэг дүүд. Зураг зурна тэгснээ нөгөө нэг юу ойдог. Юм ойч шидэн тий. Ойдог байсан. Одоо би бүр болсон шүү дээ. Тэгтэл ойдог байсан юм мундаг. Дайлан ойдог. Тийм, дайлан ойдог. Тий. Хөөргөө хийдэг дайлан. Тий. Нөхөртөө болохоор л дайлан ойж өгнө гэсэн тий. Тий. Ер нь дайлан эмхтэн нөхөртөө ойж өгнө шүү дээ. Тэгэхээр ер нь юу тэр чинь нэг хүндэтгэлээс гадна одоо муухагаар хэлэхэд салахгүй гэдэг чи надаас холдохгүй шүү гэдэг юм чатах шиг юм. Юу н муухай юм угаасаа яхаараа салах хэрэгтэй юм шиг. Юу гэдэг гэсэн. Юу тэр үедээ л яриад байсан. Дайлан оёод эхнэр хүн дайлан нөхөртөө оёод өгвөл одоо ер нь нөхөр нь салахгүй гэдэг юм. Дом яадаг тийм байдаг. Тийм болохоор одоо оёогүй олон жил болж байна. Нөхөртөө болохоор нэг завтаа болохоор оёно. Тэгээд жирэмсэн үедээ дайлан оёо штэ. Одоо чинь зүү арах гэдэг байхгүй юу? За. Тэнгүүд хүүхэд нь хүүндээ арагчдаг гэсэн. Тийм болохоор жирэмсэн үедээ тэр оёог хийж болдгоо. Жирэмсэн үедээ юу ч оёж болохгүй юм ба штэ. Тэр оёо ч нөө ингэж чагаад ингээ ороогод байдаг байхгүй юу? Ороож ордог гэх юм уу? Тэнгүүд хэрвээ тэгээд байвал хүүхэд нь хүүндээ ингээд арагчдаг гэдэг юм. Тийм юу бид юм лээ. Тэгээд зүү арахыг жирэмсэн бол хийдэг үү гэдэг юм бэл. Сонирхолтой л. За кофе шоп ярил л да. Чи ойрд ямар кофе шоп тийш үү? Ямар кофе таалагдж байна? Ойрд би ер нь ванила латте л ууж байгаа. Ванила латте он тэгэд нөгөө хит халуун айстер. Тэнгүүт хит нэлураад эхлэн штэ. Тэнгүүт би нэг американо уучаад эсвэл оранж эспрессо уучаад тэгээд за кофеин арай ихтэй дандаа гэтээ юм уумаар ингээл мач байгаа. Башлаа хэлж болт юм болов? Сталкертай болчихсон шүү. Би жоо тиймээс аяад тийм ба зүгээр рок их ордог. Тэгээд бинэ айгу хуучин дээр айгу их ордог гэсэн. Гэтээ сүүлийн үед нэх орох сонирхолгүй болчиход ер нь нөгөө Монголд өөрснөө үйл ажиллагаа явуулж байгаа кофе шопуудаар арахнаас Монгол кофе шопуудаараа. Тий. Тэгээд удахгүй
гой шинэ газрууд нэгтгэж юм шиг лээ. Битээрээс туршаад яванга подкастаа хийнэ гэд ярьсан байгаа тий. Яа. Гэтэ одоо барыг 100 дуусах чинь дөө guys гэхгүй. Тэгээ өвлч гэсэн кофе шоп орж тий хүн хэлэх. Тэгтээ өвл энэ хавьс олдохгүй бах тий. Одоо энэ үйл холтгоос. Өнгөрсөн үйл бол би үнэхээр энэ хавьас олдоогүй яг гэртээ гэрийнхаа хаваар л өвлжсөн дөө. Алаа энэ өвл энэ тэнд бас явна. Би Олдчих ойрд кофе бол гэж ойрд барыг жил болох ч юм уу эспрессо лууж байгаа. Ер нь тэгээд гэтээ сүүлд бас нэг американо сүйтэй кофе бараг л уухгүй байгаа да. Ванила лата уугаагүй хэдэн жил. Би өмнө нь дандаа ингээл хатаад байсан. Тэгсэн чинь нэг хэсэг кофеноос гараад тэгээд кофеноос гарсан чинь эргээд орохсон чинь кофе уумаар уух гингүүт гашуу санагдаад. Тэгвэл за окей ванилатай кофе уучээ гэдгсэн чинь айтаа санагдаад тэрнээс шууд эхэлсэн. Одоо гүдэг клубуд агиох гарсан юм шиг үлээ. Гүдэг клубд орч үзт юм уу гэж бодоод ер нь жоохон хөтөрхөөс өмнө жоохон спортоор хичээлчт юм уу? Тийм тий. Харин тэтгэхгүй бол бүр арай давраад байна. Хүтрхээс өмнө нөгөө надад ингэ санагдаад байдаг шүү дээ. Хүтрхээс өмнө яг спорттоо орж ингэж биеэ дасгаад тэгэхээр угаасаа хүтрсэн чи яваад ингээд тэгэхгүй яг ийм амар хүүтэн за эхлэе гэл тэгэхээр хитрхи их хичээл зүтгэл гаргах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг хүтрхээс өмнө арай бага хичээл зүтгэл гаргах дээрээ явж эхлээд Харин тий. тэгэхгүй бол би бас хөшөж өглөө ёо. Харин жоохон хөдөлгөөнтэй амьдрахгүй бол Тийм хөдөлгөөнтэй амьдрах хэрэгтэй байна. Одоо угаасаа наадам энтер дуусаад хүмүүс ер нь ажил төрөлд ороод 9 сарч болоод тэгээд буцаад ер нь амьдрал нэг тийм хэвэндээ орчихсон шүү дээ. Нөгөө нэг мим явуулсан харсан уу? үгүй. Монголчууд 7 сард амар ингэсэн бусад сард нэг юм. Яа үнэ. Үнэ. Өвөл тэгэл зузаалж аваад алхаал ажлууд амжуулаад тий. Тийм. Би болохоор өвөл ер нь 4 үлрэл алхахдаг. Тэгээд хаяал унаа тэргэнд сууж таксин цон төгжрлээс ер нь зогтдаг. Тэг алхасараа сурцсан. Сурчдсан мөлий. Ер нь л аягүй дург байсан. Сая 100 бол ер нь жоохон ч гэжтэй. Надад яг байдаг л 100 гинэ. 100-ууд шиг л өнгөрлөө. Тэгэд би нэрээ ботсон чи сая наадмаар ингээ олон нэг амарч байгаа штэ. Тэг би ингээ ном уншаад рок ортгоор орж байгаа байхгүй. Тэгээд би яахад ч юм нэг сторины архив ингээ харсан чинь яг наадмын үрэг тэр сандал дээрээ ном уншаад өнгөрөөцсөн байна. Тэгвэл чи юу хэлээ? Сая өнгөрсөн 100 юм байна. Тэрний өмнөх 100 яалаа гэсэн юм. Яг л тэр газараа яг л ном уншаал өнгөрөөцсөн. 3 жил би дараалж нэг газараа 3 жилийн наадмаар нэг газараа ном уншаасан байлээ. Ямар сонирхолтой наа чинь. Арт. Тэгэл за ирэх 100 ядаж найзлалтаа хөдөө явж байгаа л гэдэг. Тэгвэл яг чамд яг байдгал 100 гэдэг нь тэр юм байна. Тий, байдгал юм байдгаараа л өнгөрлөө. 100 100-ны нар жаргалтыг өртөөс хараагүй. Тийм үү. Тий, сая хөдөө явахтаа л нэг харлаа. Гэтэ хотод ингээл хүмүүс нар жаргаж байгаа юм гой стори гэдэг нь штэ. Би тэрний нэг чараагүй юм блэ. За ариггүй нэг юугаа харж явах орондоо би нэрээ саяны өнгөрсөн 7 хоногт Супермен үзсэн, ганцаараа үзсэн. Чи ганцаараа кино үзтгүү? Кино театрт би ер нь кино үзэх дурггүй шүү. Тийм. Тэгээ би сая сүлд дахиад би ер нь ганцаараа кино үзтiin. Тэгээд Супермений киног үзсэн. Тэгсэн чинь наадмын өдрүүдээр байсан болохоор тэр юм уу бараг хүн байгаагүй. Сая кино үзэх дурггүй гэлцэн бас ахаад нэг хүн загнуулах үедээ. Хин загнаад чамаг. Playtime гэж сони юм яриадсэн гэд намайг нэг хүн тгсэн шүү дээ. Хин комментар. Тэгээд би бас кино үзэх дурггүй гэж. Яг загнуулчих. Бас нэг олон хүн дунд ордог болохоор дурггүй гэж тийм. Би нэрээ саяхан манад тусаалтаад. Сая энэ 100 орой ингээд орондоо хөвтчихсэн чинь манай рүүний гинт ингээл оцгоноол ингээл цааш явдаггүй. Тэгээ би жоохон юу ийгээд ам бол гэж чагналаа. Тэгс чи коридорт нэг юм дуграад болтгоо. Тэнгүүд пал гэж очиж юм чинь. Юу дуграад амлаа хөө юм болоо юу юм бас сүнс юм болоо гэж юм бадаацсан чинь коридорт манай дээдлийн айлаас усаалтж байгаа байхгүй юу? Гэ бүр амар хэрэг гоожод за. Тэгээ би гяс гэртээ төмпө мөмпө аваачаа шалны алчуур малчуур гэ тэрээ аваад жоохон ингэж зэгцэлчээд
Тэгээ би дээдлийн айл руугаа ороод тогтдог байхгүй юу. Тэгсэн чинь юу гэсэн гэж халуун голгот нь уучлаарай манайх доошоо ус алдаад байна. Танах тэгж нүү гайгүй юу гэж. Зүгээр. Тэгдэхгүй. Үгүй юу гэсэн үг юм? Танаас гожод байгаа зү. Тий. Тэнгүүт нь тийм үү манайх бүр амар гожод тах ингээ шал руу харсан чинь ингээ шагаа өртлөө усаар дүүрцэн айл яах вэ? Үгүй тэгээд юу Яа тэгснэ. Яаж үгүй гэж хэлж чадаад байгаа юм бэ? Үгүй харин тийм. Тэгээд чамайг ойлгоогүй юм болов? Ойлгосон зүгээр л тэр хүмүүс ямар нэг хариуцлагаас сухтаж байгаа байхгүй юу? Монголд штэ зүгээр ингээд ийм нийтлэгээрээ ийм харанхуй бүдүүлэг соёлгүй хүмүүс байна гэхүү. Тэгээ би за манайх ямар ч л байсан аимшигтай хус алдчих шүү гэд хэлээ гарсан. Тэгээ тэрнээс хойш манайд нэг удаа орж ирээ хаалга тагшаа танах гайгүй юу гэж асуучих юм болов гэ хүлээлээ. Асуухгүй шүү. Байхгүй. Гэтэ танах тэгээ яасан? Тэгээ мац ч Монголцсон уу? Хатаад дээрээсээ нэг жоохон ийм эмүүлсэн жоохон ингээд ийм ангацаа. Гэтэ ийм харахаар бүр ингээд пүү па гэхэр юм байхгүй. Тэнгүүт нь за гайгүй бол тэгээ янадаа гэд үлдээцэн. Яа тэгвэл би үнэхээр хүмүүстэй хэрүүлэх хиймэргүй байхгүй. Тэр хүмүүсийн харахуу бүдүүлэг байдлаас олж би нервтж энерги зарцуулмааргүй болохоор би тэгээд та буйнараа алгээ карма гэдэг юм байдаг шүү. Энэ хэмжээнд өөрөөс чинь дааснаас чинь ямар нэгэн байдлаар мөнгө гарна гэсэн үг гэл үлдээсэн. Тийм лааштай одоо тэгэл яа та орж ирээд манад ингээд ус алдсан байна. Энийг мөнгө өгөөч гэх хэрүүл орвол хийх гэж төв гэж бодоод би тэгээд тэр чигт нь үлдээсэ. Хүмүүс ийм л байна. Бид хоёр нэр өнөөдөр хаанагаага хэлээгүй мэн. Бид хоёр King Tower-ийн Roma заны ресторанд байгаа. Roma гэдэг нэртэй. Тэгээд эдний пицца гэсэн дээр ойлаа сая. Тийм. Гоёла. Десертүүдийн нэгэн бас гоё амттай байна. Тирамису байлаа. Тэгээд гадаа юм террастай. Тэгээд бид хоёр гоё террасан дээр нь сууж байна. Хөөе. Чи ингээ нэг газар орж хоол идэж штэ. Тэгэхээр чамд тогтмол захиалдаг нэг төрлийн хоол гэж байдаг уу? За энэ газар энэ хоолыг туршаа гэдэг. Стейк. Ягаад гэвэл штэ. Би зүгээр л махан дуртай. Би эсрэгээрээ маханд дургу. Харин тийм. Чинийхэн паста юу seafood pasta. Би хамгийн түрүүлж нэг хоолны газар орно штэ. Тэнгөт seafoodтэй ямар хоол вэ гэж хардаг. Тэгээд seafoodтэй ийм газар юм уу? За ийм хоол юм уу гэнгээ. За seafoodтэй энэ хоолыг авъя гэх. Ихтэй seafood pasta. Тэгээд Wall Street-ийн seafood pasta, seafood risotto бүр гоё идэг. Би Wall Street-д дургу. Why? Зүгээр л бифтэй ч гэж. Тэднийх гоё. Тэнгүүтээ Зомагийн seafood pasta нь анх идэхэд би бүр ямар гоё юм бэ гэж бодоод. Тэгээ дараа нь бүр shave хийсээр байгаа тэднийд орсон чинь тэр амт байгаагүй. Бүр ингэ шал өөр амт. Тэгээ би what? Ямар амир хоорондоо зөрүүтэй амт байна гэж бодоод. Тийм. Би тэгтээ яагаад гэдэм юм энэ тэнд бас нөгөө seafood идэхээс жоохон айгаад байдаг гэж. Тийм. Энд ялангуяа янз бүрийн сонс. Гэтэ дайггүй газар нь бол дайггүйлах тий. Яагаад seafood pasta гин? Монголд seafoodтэй хоол хийхэн дандаа паста идэг. Тий эсвэл нэг шүл өгдөг тий. Тий шүл өгдөг. Шүлийн готтой шүлгээл. Тий. Шүлийн идэж чадахгүй учраас паста. За тэгвэл манай аргууны хамгийн дуртай хоол бол гэж хэлж болох уу? Болно. Гадуур иддэг хамгийн дуртай хоол бол seafood pasta. Түүний risotto, хобби бол зураг. Нам унших. Түүний дуртай кофе бол vanilla latte. Би баг найз залуугаснаа. Ирээдүйн найз залуу маань чинээс сонсож Тийм гэхдээ нэрээ юу те ингээд нөгөө хамт уулзж байгаа хүн чинь ч юм уу ингээд чиний кофений ямар кофеин дуртай вэ гэдгийг чи мэддэг болох гоё те. Тэрээс нь миний юун дуртай мэддэг хамарч чухал юм билээ. Би нэг удаа ингэсэн аахгүй юу. Манай би зарим идмэр санагдаад тэгээд нэг хүн юу захихын гэхээр зарим гэсэн аахгүй юу. Тэгээд би шоколадын дургу. Тэс чи надад шоколадтай зарим хідэ шокийг оруулж ирсэн. Тэгээд би нүнтэй айгүй бол удаан харилцаатай байгаа тий. Гэтэ энэ хүн нэрээ тэр шоколадыг оруулж ирэхэд л би бодсон харилцаатай байсан бол тэр хүн жоохон
ажиллах байгаа сте. Өстой биш байсан байна. Тийм. Тэгээд бодож байгаа хгүй. Би яг тэр заримыг оруулж ирэхэд нэрээ энэ хүн нэрээ миний талаар миний юунд дуртай юунд дургуг хизээш надаас асууж байгаагүй юм байна. Damn Гэж би бодсон. яа. Тэгэхээр эрэгтэй хүн тэ хажууд хүнийхээ юу идмээр эдэн тэ тэр угаасаа эрэгтэй хүнээс гардаг юм байгалийн инстинкт тахгүй юу? Хайртай бол сэтгэлтэй бол тэр хүн of course хажууд байгаа сонирхон. Тэнгүүт энэ хүн үнэхээр шал өөр юм толгойд нь явд юм байна даа л гэж. Тэр өөрийгөө аврах маш арга байсан байна. Одоо би жишээл тэр залууг орон. За би үнэхээр ингэж чамаг ямар зарим өндөртойг мэдэхгүй байлаа заяа. Тэгвэл би яах вэ гэвэл өөр төрлийн заримнаас бүгднгээс нэг аваад ингээд ороод тэгээд чамд өгөнгөө зүгээр чи ингээд туртайгаа ингээд үгүй ингээд ийм чиний юун туртайг мэдэхгүй болохоор ингэчлээ шүү гэд тэ. Тийм эсвэл тэгэж хэлнэ эсвэл ингээд бүгднгээс нь туршиж үзээ ч юм уу нэг юм арай өөрийгөө аваад гарнаа. Тэр жоохон муруу ажилласан. Чамаа яг андуурсан байна шүү дээ. Муухай тий. Андуураг зөөл тэр хүн үнэхээр ийм аргуу юу туртай юм бол гэж нэг бодоогүй л. Ааш. Мос юм надаас. Тэр ихтэй болохгүй гэж ярьсан ш нэрээ. And тийм бай тох болсон л тохиолдол юм чи тий. Yeah, that hurts. Тэгтээ тэр юм амар өвддгөө надад л. Тийм үү. Миний хэлж мийсэн юмыг ингээд санаж манахгүй. Үгүй сануул амар гоё. Санаж гин үгүй юу гэж би ингээд байн хараад ахгүй л дээ мэдээж те. Тэгтээ зүгээр ингээд нэг жижигхэн хэлсэн юмыг ингээд санаж манж ивэл надад амар гоё сэтгэл гаргаж юм шиг санагдчих ч те. За. Тийм байн. Би шоколадтай зарим нэг өстертэй. S-line гэх кино үзсэн үү? Үзээгүй. Зэч. Яах юм бэ? Ядаргаатын яага бүгд үзээд байгаа юм. Үгүй ёо, тэр киног ингээд барыг ихэнх нь үзээд боссон баха. Би үзээгүй. Тэгээд төсөлийн анги нь бол үнэхээр what the fuck гэж. Би тэр line-ыг ч ойлгоогүй. Line нь ерөөсө body count юм байлаа шүү дээ. Тийм үү? Тий. LMAO. Тэгээд тэр нэг эрэхтэй нэгхэн тэ удсан шүү дээ. Нэг л body count нэг гэсэн. Вау. Тэнгөт жишээ нь хоёлаа багтсан байвал ингээд холбогддог. Ингээд холбогдоод харагдаад идэг гэсэн. Үгүй гэж. Кат. Тэгээд нөгөө хүнээ алчвал тэр лайн байхгүй болдог. Гэтэ лайн өөрөө тасалсан гэдэг тийм тэмдэг байх юм уу? Эсвэл зүгээр лайн нь шууд байхгүй Тэр тэгтэл байхгүй болно гэсэн. Оо тэгэхэр тэнэг юм шүү дээ. Тийм аль кино лээд. Гэтэ сүүлийн анги нь үгүй. Dark. Гэтэ сүүлийн анги нь амар юм. Би яг ямар кино үзчихлээ гэж бодлоосаа. Нэг юм бүлхэм дороод ирсэн ч шиг нэг юм амар фантастик хэсэг орсон. Би тийм амар тийм. Тэгэхээр амар cringe тийм нэг амар гоё юм болж ирсэн аа. Эхний нийтдээ 6 ангитай кино 5 анги нь үнэхээр хөөрхөн явж ирсэн. Сүүлийн анги нь юу вэ гэж бодсон. Нөгөө нэг ингэж утсан юм шүү. Продюсер нь за зөвхөн болгон сүүлийн ангийн амар хүлээлттэй ингээл ингэх бах тэгэх бах гэж ам чи шал эсрэг юм хий. Шал тэнэг юм хий. Хиний ч бодоогүй юм би хий гэсэн юм шүү тий. За хоёул одоо хуцаа ярих уу? За тий. 30 минут өмнөх нэг 15 20 нэг тэгсэн баримттай тий байж байгаа энийг устгаа тий. Guys та бүгдийн туртаа Мишель Даригун хоёр юу өмсөж ирсэн бэ? Хэсэг эхэлж бай. За чамаас эхлэе. За надаас энэ шилээ эхэлчих. Ийм алтлаг өнгөтэй ийм харааны шилтэй. Гоё шил байна. Энийг би амар рандом зөвөр писмал дотор явж байгаад цам өгчтэй явж байгаад авсан. Тэгээ шил нь 50 55 гэж лөө. Тэгээ цам өгчээ. Хич үзэхгүй байгаа. Тэгээд хараагийн бас нэг тэр авцаа илглөө. Тэгээ миний их шил ер нь хараатаага нэг 100 гаруй мянгалалт 150 180 маяг гэл. За энэ нь болохоор Dickies-ийн жакет. Наа жакетчээс гоё өнгөтэй. Чамд ийм өнгө бас зөх хэдэм байна. Харин тийм эдийг сайхнаас ойлгосон. Энийг аль сая хавар авлаа. Тий. Тэгээд амар хямдхан юмнуудын үнийг хэлснэ. Жохон үнэтэй юмнуудыг хэлэхгүй болсон. Хийдий. Тэ санахгүй байна. Энийг нэг хэд юм лээ 300 дөө тэр авцаасаа. Тэгээд энэ Uniqlo-гийн буталк.
Эхлэлгүүрээс мөнгөн заяа явж явах зам дагуу Uniqlo-гийн амир хөөрхөн дэлгүүр байдаг. Өөрснөө оруулж ирдэг. Тэгээд 9 шидийн өмд бодолт гэдэг аль болох нөө оффист ажилладаг хүмүүст илүү юм аятайхан дэлгүүр байдаг. Чамд нэр офис зам ирэх байдаг бах тий. Одоо байхгүй болцсон. Би ч нөө юмыг хурдан агтлаад хурдан шинжилгээ явчихдаг болохоор агтлаа. Би ч нөө юм навшигтай байх дургу. Тэнгүүт өмсөөгүй 2-3 сар өмсөөгүй байвал шууд тэрнийг ийшин тийш ингээ зэгцлээ. Миний шүүгээ харуулаад иргэн гэж боддгоо юу? Гэ би нах шатгалах дургу. За тэр үед нэргүүл дахиад авчий тий. За. Шүүгээ ингээ их хувцастай хайвал би нэрхтэд идэх гэх юм уу? Замбраагүй болчиход идсэн үсэ тий. Тэнгүүт нь шууд ойрын үед өмсөж байгаанууд бол тэгэл болсон ингээ гिचдэг гэх юм уу? Тэр явж явах замд байдсан шүү. Uniqlo-гийн хувцас хайдаг хүмүүс бол. За тэгээд энэ цагаан юм том юбк. Very very girly. Тэгээ энэ юбкийг би сая юунд Монгол банкнаас хаашаа алхаж явах замд нэг дэлгүүрээд юм лээ. Ийм юбк байна. Урт за гутал нь энэ бэлтгийн гутал. Бэлтгийн гутал гинэ. Юбкийн 75,000 авлаа. За. Бэлтгийн би юугаар 260 дэлүү хэдэлээ. Ийм сандал. За. Нэг ийм шавж vibe гэсэн байна. Аха. Тийм байна. Бус нь хэвэндээ. Энэ бугуувч энэ Таиланд дэлүү Вьетнамд явж байхдаа авчирч өгчсэн. Манай хөөрхөн ийшээ чи явахдаа дандаа ийм нэг эмэг зүйлт мэлт авчирч өгдөг. А тийм үү. Тийм. Тэгээд тийм байна. За цүнхэн зүгээр нэг ийм цүнх. Нэг би бас амир хэмт авчихсан. За тийм ийм байна. Тэгэл боллоо да. За чиний хэлч. За. Би чинь юу лээ? Би гэрээсээ гарч ирсэн болохоор зүгээр таарал цув өмсөл гарч ирсэн. Энэ миний дуртай цагаан цамцахгүй юу ийм танцуутай цамцахгүй тийм. Тэгээ би ийм танцуутай урт тэгээ юучгүй ийм жоохон бариун чив шиг ийм цамцтай basic цамцнууд аа. Яг миний хайртай цамц. Энд амар хайртай. Би нэгэн хайртай болчихвол амар удаан өмсөж ингээ хайртай юм уу. Тэг ингээ хайж чаддгүй замуугаалсан ч. За тэгээд энийг ханаас мэдгүй косос авлуу тэмлэх. Тэгээд энэ болохоор Арицагийн одоо хүди байна. Энийг бас их хүмүүс асууд юм аа. Ханаас хүдийг авдаг вэ? Арицагийн юу гарч ирсэн юм шүү дээ. Тийм. Хүди байна. Миний шил байна. Тэгээд би нөгөө хайртай джинс өмссөн байгаа. Та бүгдийг мэддэг. Тэгээд готлоо үзлээ. New Balance. Амар хэрхцсэн үү? Нүүр цоглоо. Чинь цогцсон үү? Энэ гой сарал New Balance and би энэ New Balance энэ өнгөнд амар дуртай. Хөрх юм байна. Тэгээд доторх аймс нь болохоор Skims-ийн ноос аймс байгаа. Ягаад бол гадаа хүдэн байгаа болохоор би юм сэр орчиж. Им урт аймс өмсөн. За тэгээд нэг юм л өндөө би тэгэл гэрээсээ л гараад ирлээ. Шууд гэрийнхээ үдэндээ тэр подкаст хийлээ. Тэгэл гараад ирсэн нэг иймэрхүү хувцас. Бид хоёр өнөөдөр бүр ингээ яг ийм эсрэг хувцастай байна. Аргуна юбк өмсөд би джинс мэс өмсөд. Би ч одоо гэрээсээ айгу хол явж байгаа юм шүү дээ. Гэрээсээ айгу хол явж байгаа болохоор хөрхөн байна. Би одоо гараад ирлээ. Унтж байгаа л гэж. Уг нь хичээгээд бас жоохон устсан дурсан юм аа. За тийм байна guys. Тэгээд энэ удаагийнхаа дугаар episode 5 үцэнд баярлаа. 5 minutes podcast. Episode 5 гэсэн 5 minute podcast юм шиг байна. Оо, тавтаа. Yay. Дараагийнх дээрээ хэдүүлээ та нарын дуртай Мишельтийг сонирхноо. Чамд ч гэсэн дуртай шүү дээ. За guys баярлаа. Bye bye. Хоёул нэр чи өндөр чи идлээ. Метр 58. 58? Би 73. Би ингээд сүлд нөгөө бит хоёр нэг рил хийсэн та нар үзээрэй за. Тэн дээр ингээд харсан чинь би нэг том би тэгээд өөрийгөө анх удаа тийм томоор мэдэрсэн шүү. Гэхдээ нэрээ би ингээд би чамайг том гэж харддаг шүү дээ. Харин тийм тий. Аха. Хоёулаа гэхдээ жоохон бахад хоёулынх нь өндрийн харьцаа чинь энэс бага байсан мэт. Үгүй юу? Ер нь л чи надаас өндөр л эс. Тийм үү? Тийм. Ээж чи угаасаа өндөр юм чаа.
Тийм тэгээ би ингээ харин сүүл тэр бичлэгэн дээр харсан чи фүү би ямар том юм гэж бодоод чи амар жижиг юм бэл чи. Би ч угаасаа амар жижиг. Тэрээс ч юм өсөд хим жижиг ингэж харддаг байхгүй яа ингээл Хүмүүсээс нэг тийм амар жижиг гэж харддаг Тийм. юм. Метр 63 4 мөрөвт л олоо гэж боддог. тийм Тэнгүүт яг метрлээ үзэхээр метр 58. тийм байлээ. Яс жоохон томтой гэх юм уу? За guys. За. Хоёрыг үзэнд баярлаа. Тэгээд Баярлаа. дээрээ subscribe хийгээрэй. Шо гоё номнуудтай танилцмаар бол дараа дахихгүй тий. Яа тэр номны хэсгүүд нь гоё л би тэрнээс нэг номын зээлж авнаа. Гэхдээ хүнээс ном зээлж авахар тэрэн тэгээд Би зээлүүлэх дурггүй. харин тийм ээ. Тэгээ би өөр авчөө. Хүмүүс өгдөг юм уу? Тэгээд зургийг авч байгаа өөр авчөө. За. Bye bye. Bye. Тэр хөрөх шүү.